Оройн төргөө үзэгчтэй нүүдэл шийдэл нэвтрүүлгийн цоошин дугаар та бүхэд хүрэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань барилгын стандарт ба газар хөдлөлтийн аюул гэсэн сэдвийг сонгон авч холбогдох зочдтойгоо хэлцүүлэг өрнүүлэхэд бэлэн болоод байна. За Монгол улсад газар хөдлөлтийн нөхцөл байдал яг одоогоор ямар байгаа юм. За мөн мэрэгжлийн байгууллагууд маань газар хөдлөлтийн гамшигт бэлэн үү? За мөн иргэд олон нийт маань энэ газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл хэр байгаа талаар хэлцүүлгийн асуултын хүрээнд бид бүхэн ярилцах болно. Хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэн танилцуулъя. За миний баруун гар талаас хот байгуулалт, барилга, орон сууцчлалтын яамны, барилгын материалын бодлого зохицуулалтын газрын барилгын материалын хэлтсийн дарга Батзориг хүрэлцэн ирсэн байна. За мөн миний баруун гар талд онцгой байдлын ерөнхий газрын газар хөдлөлтийн гамшигаас хамгаалах асуудал хариуцсан ахлах мэрэгчлэлтэн Ахмад Дашцэрэн хүрэлцэн ирсэн байна. За мөн миний баруун гар талд Монгол улсын зөвлөх инженер Ариун Болд хүрэлцэн ирсэн байна. За миний зүүн гар талд Жаргалант эрүүл мэндийн төвийн дарга Бат Жаргал, за мөн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болгон, за мөн бас нэгэн дээвэр дор төслийн санаачлагч Мягмар Жаргал гэсэн бүрэлдэхүүнтэй өнөөдрийн хэлэлцүүлэг маань эхлэхэд бэлэн болоод байна. За та бүхэнд бид бүхний урилгыг хүлээн хүрэлцэн ирсэнд баярлалаа. Мөн өдрийн мэнд хүргэе. За барилгын стандарт, за мөн газар хөдлөлтийн аюул гэсэн сэдвийн хүрээнд хэдүүлээ бас өнөөдөр ярилцсан. За сэдвээ бол нэг 3 хэсэгт хуваая гэж бодож байна. Хамгийн эхлээд хэдүүлээ барилгын стандартын хэрэгжилтийн асуудал дээр ярив, бодлогын асуудлаар. За хоёрт бол энэ газар хөдлөлтийн эрсдэл, за мөн энэхүү гамшигт бид бэлэн байгаа юу? Одоо гамшигын эсрэг менежментийн асуудлаар бас ярилцсанаа гэсэн үг. За тэгэхээр би хамгийн ихний асуултаа Монгол улсын зөвлөх инженер Ариун Болд танаас асууя гэж бодож байна. За монголчууд бид ер нь барилгын стандарт маань газар хөдлөлтийн аюулд ер нь бэлэн байна уу? За та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Монгол улс бол газар хөдлөлийн идэвхтэй бүс нутагт тооцогдож баригдаж байгаа барилга байгууламжууд стандарт норм дүрмийн дагуу төлөвлөгдөн зурагдсан байх ёстой байдаг. Мөн тэр төлөвлөгдөн баригдсан зурагцлын дагуу гүйцэтгэдэг байгаа. За Монгол улсын хувьд аваад үзэх юм бол газар хөдлөлийн чиглэлээр одоо дэлхийн хөгжингүй орнуудыг бодоход их жоохон хожуу одоо датагаа цуглуулдаг, хожуу хэмждэг болсон байгаа. Тэгээд түүнтэй холбоотойгоор бол ерөн социализмын үед 80 оноос өмнөх баригдсан барилгууд бол одоо нэлээд насжилтын хувьд ч тэр мөн одоо стандарт тийм хувьд бол хуучирсан байдалтай байгаа. Энэ нь бол юуг өгүүлж байна гэвэл одоо газар хөдлөлийн амшиг аюул тохиолдох юм бол одоо бас бэлэн биш байна гэдэг тийм мессежийг бол мэрэгжлийн хүний хувьд өгмөр байна. Тэгээд энд одоо байж байгаа асуудлуудаа зөв тодорхойлоод бид ер нь цаашид яаж ямар арга хэмжээ авч одоо хэрэгжүүлэх ёстой юм бэ гэдгийг тэр бол анхаарлаа хандуулах зөв юм аа. Тухайлбал одоо саяхан нийслэлийн хяналт шалгалтын газрын гаргасан тав баримтын дагуу бол Монгол улсын хэмжээнд 2400 орчим барилга бол даацын хийц элементээ өөрчилсөн байна, зөвшөөрлөгөө өөрчилсөн байна гэж байгаа. Түүнээс Улаанбаатар хотод 1382 барилга бол байна гэсэн тоо баримт гарч илээ. Энэ бол 744 нь бол орон сууцны барилга, бусд нь бол олон нийтийн буюу үзэр үйлчилгээ, цэцэрлэг сургуулийн барилга байгаа нь бол нэг анхаарал татсан одоо анхаарлаа хандуулахгүй бол болохгүй хэмжээний одоо өндөр эрсдэлтэй барилга байгууламжууд нэлээдгүй байгааг бол илтгэж байгаа. Тэгээ үүнтэй холбоотойгоор төр засаг болон иргэний нийгмийн байгууллага, нийслэл аймаг төрөг бол анхаарч энийг одоо шатараатай арга хэмжээ авч шийдвэрлэхгүй бол бид нэр одоо өнөөдөр хэлцүүлэлт хийж байна гэсэн байна тийм. Эмч бэлэн биш байна гэдэг. Эмнэлгийн төлөөлөл байна. Бэлэн биш байна. Яагаад гэвэл онц тодорхой ямар нэг арга хэмжээ авахгүй байгаад байна л гэж харж байна. Батзориг даргаас за саяны бас тоог хэлж ин л да хот байгуулалт барилга орон сууцчлалтын яамнаас за мөн одоо нийслэлийн хяналт шалгалтын газрын судалгаа гэдэг. Тэгээ энэхүү судалгаа маань бас нэлээд өргөн судалгаа байх шиг байна. Тэгэхээр энэ талаар та бас ер нь Монгол улс за ялангуяа Улаанбаатар хотод хэдэн барилга байгууламж байгаа юм. Түүнээс хэдэн газар хөдлөлтөнд төсвөрөө гэсэн. За бидний гаргасан судалгаагаар бол улсын хэмжээнд 130 гаруй мянган одоо барилга байгууламж байна. За үүнээс бол аймагуудад бол 117,910 барилга, за нийслэлд одоо 12,090 барилга байна гэж судалгаа гаргасан. За энэ судалгаанаас харахад бол бид нэр газар хөдлөлийн одоо төсвөржилтийн асуудлын хүрээнд бол эхний ээлжинд 2002 оноос өмнө баригдсан барилга байгууламж дээр бид нар пассвортжуулах ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. За энэ дээр бол мэдээж нөгөө сургууль цэцэрлэг олон нийт орон сууцны зорилттой ийм барилга байгууламжууд хамаарж байгаа. За ингээд Улаанбаатарын хувьд одоо 12,090 барилгаас нь
одоо нийт шаардлагатай бий одоо энэ 2002 оноос өмнө баригдсан нийтдээ 7631 барилга байгууламж байна. За үүнээс бол 12000 нийт одоо энэ барилгуудаас бол 2002 оноос өмнө баригдсан барилгаас 7631 барилгын одоо нийслэлийн хэмжээнд аваад үзвэл 1844 барилга байна. За 1844 барилга маань болохоор барилгын маань одоо нийтдээ 54 орчим хувь буюу одоо 999 барилга байгууламж дээр одоо нийслэлээс одоо газар хөдлөлтийн пассвордчуулахад ажлыг зохион байгуулсан. За ингээд үзэхэд бол нийтдээ 56 орчим хувь нь бол газар хөдлөлт тесрэггүй байна гэсэн ийм судалгаа гаргасан байгаа. 56%. 56.6%. За ингээд энэ нь болохоор нийтдээ бол 999 барилгынхаа одоо 564 барилга нь тесрэггүй байна гэж үзэж байгаа. За мөн одоо 224 барилга байгууламжийг бол хүчтэй шаардлагатай гэсэн судалгаа гаргасан. За үлдэгдэл одоо 211 барилга нь бол тесрэгтэй байна гэсэн. Нийтдээ бол 999 барилгаас одоо 211 барилга нь одоо газар хөдлөлт тесрэгтэй байна гэсэн. Энэ хэдэн он гаргасан байж байгаа. За энэ бол одоо манай 25 оны байдлаар бол гаргасан тоо судалгаа байж байна. За цаашлаад бид нар яхаа өгөхлөөр үлдэгдэл одоо 53.4% буюу одоо тий бусад одоо барилга байгууламж дээр нийслэлийн хэмжээнд бол яг энэ тэрүүнд пассвордчуулах ажлыг зохион байгуулах шаардлагатай. Ингэснээр бол тухайн барилга байгууламжийг хүчтгэх юм уу? За нэг бол буулгаж шинээр барих юм уу тий дараагийн арга хэмжээнүүдийг авах юм шаардлагууд бол үүсэж байна гэсэн. Би энэ дээр тодруулаад за ер нь 56.6% гэдэг чинь маш өндөр хувь байна. Тэгэхээр барилгын энэ материалын одоо стандарт гэж байгаа бах. Тэгэхээр энэ маань өөрөө үүргээ гүйцэтгэж чадчихэв үү? Ер нь эдгээр барилга маань ямар шалтгааны улмаас ер нь тесвэргүй байгаад байна вэ? За одоо барилга болгоно өөр өөрийн хийцлэлтэй байдаг тий угсармал өрг бүтээсэн за төмөр каркас гэдэг ч юм уу тий тухайн хийцлээ шилтгаажуул газар хөдлөлийн тесвэрчлэлтийн асуудал яригддаг. За 2002 оноос өмнө гэж байгаа нь болохоор бидний хувьд бол шинэ барилгын салбарын дэвшилтэт технологи руу шилжиж чадаагүй өмнөх үе байсан гэхэлэр тухайн үе одоо ихэнх нь бол өрг бүтээц за мөн угсармал барилгууд бол энэ барилга байгууламжтай ангилд бол хамаарж байгаа. За тэгээд насжилтаас хамгийн их шалтгаалж байгаа тийм. Одоо 50 60 жил болцсон, 70 80 жил болцсон энэ барилгууд маань насжилт. За тэгээ мэдээж барилгын дац хийц бүтээц дээр бол одоо холбогдох туршилтанд бол одоо тесвэргүй байгаа. Эдгээр шалтгаануудаас болж энэ барилгууд бол түлхүү одоо 56.6% нь бол тесвэргүй гэсэн үнэлгээнд хамрагдсан байна. Би мегмар жаргал төслийн санаачлагчаас за нэгэн дээвэр дор төслөгөө яриад байгаа. Тэгэхээр за яг саяны бас ярьж байгаа ер нь төрийн хэрэгжиж байгаа бодлого маань өөрөө оновчтой байж чадчихэв үү? За энэ асуудал маань бол нэлээд өндөр тоонд хүрсэн байгаа юм байна. Тэгэхээр төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого за ялангуяа одоо үүнтэй холбоотой манай улсын газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх тийм хууль тогтоомж, хуулийн зохицуулж юм байдаг. Та бүхэн ер нь төслийн хүрээнд судалж үзв үү? За юуны төрөнд бас нэгэн дээвэр дор төслийн одоо хүрээнд ингэж уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгээ бид нар нэгэн дээвэр дор 2 гэдэг төслийг энэ удаад явьж байгаа. Тэгээд нэг гэдэг төсөл нь юу болж исэн гэхээр товч мэдээлэл өгчээ. Нэг гэдэг төслөөр бид нар нийтийн эзэмшлийн барилга зам талбайг нээлттэй болгоё гэдэг санаачлаг гаргаад анх төрийн ордны ардлын цэцэрлэг төрөлнг нээлттэй болгох санаачлаг гаргаж ирсэн. Яг одоо төрийн ордоор алхвал бүгдээрээ нээлттэй зорчдог болцсон. Ингээд бид нар иргэний нийгмийн байгууллагууд ямар нэгэн байдлаар дуу хоолойгоо нэгтгэхэд хүргэж чадвал үр дүнд хүрч чаддгийм байна гэдэг энэ үндсийг бид нар энэчээс авсан байна. Тэгээ нэгэн дээвэр дор 2 төслөөрөө бид нар илүү юу зорж ийн гэхээр Улаанбаатар хот нийтэд ийм хүртээмжтэй, нээлттэй, аюулгүй хот болоосаа. Тэсвэртэй хот болоосаа. Энэний хүрээнд хамгийн эрсдэлтэй бодиттой аюул нь юу вэ гэхээр энэ газар хөдлөлт. Өнөөдөр энэ одоо мэргэжлийн холбоотын хүн, мэргэжлийн инженер, салбарын хүн хэлж чинь те. Би бол шулуухан хэлмээр байна. Өнөөдөр Монгол улсад газар хөдлөх юм бол нийт барилга байгууламжийн 50% нь норно. Энийг бас бодиттой иргэдтэй мэдүүлмээр байна. Саяны тоо бол бас хэлчихэж шүү дээ. Мэдмээр байгаа. Тэгэхээр телевиз үзэж байгаа иргэд маань та бүхэн ямар барилга байгууламж, ямар бүсэд амьдарч байгаа, ямар нөхцөлд амьдарч байгаа мэд хэрэгтэй. Тэгээ тэр мэд хэрхийг бодиттой бас үнэн зөв хэлж өгөөсэй. Тэрний нээлттэй байгаасаа. Өнөөдөр хин ч Улаанбаатар хотод газар хөдлөл чинь миний орон сууц нурчин гэж хинч боддоггүй шүү дээ. Тэгвэл энэ нэвтрүүлгээр ядаж та өөр таны одоо амьдарч байгаа яг одоо байж байгаа барилгачин газар хөдлөлтийн бүс хэдгээр бүсэд байгаа юм. Хэдэн баалын газар хөдлөл нурах юм. Энийг иргэд маань мэддэг болоосоо. Тэрнийхээ төлөө тодорхой хэмжээнд одоо алхам хийдэг байгаасаа гэж бас хэлмээр байна. Өнөөдөр Монгол улсад гадны байгууллага судалгаа гаргасан байсан. Тэгээ нийт одоо 7-8 баалын газар хөдлөлт хэрвээ болох юм бол нийт Улаанбаатар хотын төвийн хэсэгт байгаа барилга байгууламжийн 20-40% нь бүрэн нурна гэсэн тооцоо судалгаа гарсан байна. Тэр нуран үүсгэх гэдэг одоо барилга байгууламжийг бүр ингээд тухайлчлаад аваад үзэхээр зам дагуу барилга байгууламж. Тэгээ зүгээр төсөөлөе л доо. Ингээд газар хөдлөлт өнөдр боллоо. Тэгвэл хамгийн түрүүнд гүүрнүүд нурна. Хамгийн түрүүд замнууд хаагдана.
Тэгвэл эмнэлгийн тусламж үйлчлэгийг бид нар яаж авах вэ? Тэр боломж байгаа юм уу? Нөөц байгаа юм уу? Хамгийн түрүүнд нөгөө стратеги гэж хэлээд байгаа энэ барилга байгууламжид нурчаар Улаанбаатар өөрөө буцаад нэг судалгаа гарсан билээ. Хэрвээ газар хөдлөөд Улаанбаатар хотыг сэргээн засварлыг гэвэл дахиад 3-4 жил зарцуулна гэж. Тэр бид нар энэ хэмжээний одоо хохирол амсгүйц аюулын хажууд байгаа. Тэр энийг бид нар өнөөдрөөс ярьж нээлттэй болгох, хуулийн зүйн орчноос сайжруулах, их хурлын гишүүд маань ийшээ анхаарах. Ингээ цаг хугацаа бол басан байна гэдэг. Хуулийн зохицуулч юу байдаг юм? Хуулийн зохицуулалт одоо жишээ нь би нэг зүгээр асууя л та. Дөнгөж сая явж байгаад нэг газын машин дэлбэрээд нэг байшин шатчихлаа. Одоо хүртэл тэр байшингийн хохирлыг барагдуулаагүй. Ойлгомж юу? Хохирлыг яаж үнэлхий? Хэн барагдуулахыг? Хэн хийхий? Тодорхойг нь одоо өнөөдөр энэ чинь ингээл пассворджуулч гэж яриа л хийж байна. Тэгвэл тэр пассвордыг за хийлээ гэд яах юм? Монгол улс тэр олон барилгуудыг одоо хүчтгэж чадах юм уу чадахгүй. Гэхдээ ингээд бидний хувьд ойлгомжгүй маш их юм байна энэ салбарт. Тэгээ энэ салбарын хүмүүс нь бас өөрсдөө хэлэх болов гэж байна. Дараагийн асуултууд дэр нэлээд нэрвчлэнэ. Сая бас за яг барилга одоо газар хөдлөлтийн улмаас бас нурахад за эрүүл мэндийн салбар бол маш гол зүйлийг хийх хэрэгтэй баг. Тэгэхээр бачаргал дараагаас за яг энэ газар хөдлөлтөнд өртсөн за иргэд ч юм уу тухайн үеийн яаралтай тусламж анхны тусламж үзүүлэхэд бид ер нь бэлэн байна уу? Тэгэхээр яг нөө эрүүл мэндийн салбар мэдээж нэгэн удаа газар хөдлөө нурцсан асуудлын дараа бол эрүүл мэндийн салбар л хөдлөнө. Онцгой байдлын салбар хөдлөн тий хариу арга хэмжээ одоо шуурх авах. Тэгэхээр өөрөө эрүүл мэндийн салбар одоо нэг объект дотор байж байгаа тэр объект өөрөө нурчгүй тэсгүү гэдэг чинь бас асуудал болчиход байгаа. Магадгүй тэнд энд нэг газар хөдлөлтөд бид нар тийм тусан жүжигчдийн дуудлага авахгүй ажид манай талд дөргөлт нэрээд манай имлэг нурчвал яах вэ? Тэгэхээр бид нар яах вэ гэдэг. Тэгэхээр яг нэг салбар одоо орон сууц нийтийн орон сууч бусад ингээд офис барилга барахтаа илүү их стандарт ирдэг. Эмнэлгийн барилгын стандарт гэдээ ярихаараа газар хөдлөлтөө хоошоо салгас тавьж байгаад илүү их нүн халдвар хамгаалалт тал руугаа тэр тал руу явчихад байдаг. Эрүүл мэндийн салбар эмнэлгийн барилга барьжсэн аюу олон хүмүүст инженер туулж чад тэр тал руугаа илүү хөтөлбөр ярилцсан яваад байдаг. Яг нь эмнэлгийн барилга нэг айхтар тийм өндөр баригдахгүй байгаа даа. Өсрөлийн 7-8 давхар дээл тэндээс доош яваад байна. За энэтэй холбоотойгоор сая нөгөө эрүүл мэндийн салбар эрүүл мэндийн байгууллагын бэлэн өгдөг дээр ярихад одоо манай 15 онд тэр Непалд болж байсан газар хөдлөлтөөр бас нэг хэдийн эмнэлэг нь нурсны дараа бас эрүүл мэндийн манай энэ эмнэлгүүдээр нь тэсгүүг гэдэг бас асуудал яригдаад бас нэг жоохон тодорхой хэмжээний судалгаа хийгдчихсэн юм мэргэжлийн байгууллага хэвээр. Тэгсэн чинь одоо бидний Монголд байгаа ингээ өндөр эмнэлгүүд уу одоо дээр үед одоо Оросууд барьчихсан манай 1 2 3 дахь эмнэлэг үеийн үндсэн том эмнэлгүүд нуран гэдэг дүмэлт гарчиж байгаа. Тэгэхээр чинь тэгээд одоо яах вэ эрсдэлтэй байгаа шүү дээ. Тэгэд үүнтэй холбоотойгоор хамгийн сүүлд одоо хамгийн их одоо газар хөдлөлтөнд илүү бэлэн биш байна. Бэлэн бос байгаа. Тэгээ одоо Япон Монголын эмнэлэг хийгдэж чинь хамгийн илүү одоо төсвөрчлөлтэй гэдээ баригдсан байгаа да. Гэтэл нөгөө яг эмнэлгээр нь яваад орохоор эмнэлгийн төсвөрчлөлтэй мөтлөнүүд орж байгаа савлгаатай эмнэлэг дотор байгаа яралтай тусламжийн тоног төхөөрөмж нөгөө орм орчин бэхлэгээгүй байгаа. Тэгэхээр ингээд бүх юм ингээд цогцоор л явж бидний дараагийн ингээд юм ярьж байгаа тийм. Би яг энэ асуултыг даш цэрэн хамдаас авах гээд за газар хөдлөлтийн гам шиг болоход иргэдээ ер нь онцгой байдал маань авраа хамгаалах, туслах, эрсдлээс урьдчилан сэргийлэх за чадвар, техник, хүний нөөц ер нь хэр хүрэлцээд байгаа юм. За баярлалаа. За газар хөдлөлтийн талаар за барилга байгууламж за ялангуяа Улаанбаатар хотын тий барилгын нөхцөл байдлын талаар бол нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна. За өмнө ч бас энэ талаараас хэд хэдэн мэдээлэл өгч ирсэн. За онцгой байдлын байгууллага бол гамшигаас бол үндсэн үйл ажиллагаа нь бол урьдчилан сэргийлэх тий эрсдлийг бууруулах энэ үйл ажиллагаан дээр бол гочлон анхаардаг. За иргэд олон нийтийн оролцоон дээр тулгуурлах хуулийн дээр хүртэл байж байгаа шүү дээ. Иргэдийн оролцоонд тулгуурлах. Энэ маань өөрөө иргэд олон нийт гамшигаас хамгаалах урьдчилан сэргийлэх энэ үйл ажиллагаан дээр бэлтгэл бэлэн байдал та бүхэн ямар төвшөнд байна вэ? Дадлага сургууль жил болгон зохион байгуулж байгаа та бүхэн мэдж байгаа тий. 3 дугаар сард энэ дээр итэх оролцоо. Энэ бүхний цаана юу вэ нөхөр хэрвээ газар хөдлөлтийн гамшиг тохиолдолд та өнөөдөр хаана очих юм? Тий? Эхлээд газар хөдлөл юу хийх юм? Дараа нь хөдлөл яах юм? Ингээд энэ арга хэмжээг үе шаттайгаар иргэдэд ойлгуулахын тулд энэ гамшигаас хамгаалах урьдчилан сэргийлэх энэ дадлага сургалтыг бол бүх шатны байгууллагт бол үе шаттайгаар жил болгон зохион байгуулалт бол явж байгаа. Тэгэхээр бэлэн байна гэсэн үг үү? За иргэдийн оролцоон дээр за жил болгоны иргэдийн оролцоог бид бүхэн бас харж байгаа. Ер нь ямар байна? За 2023 он та бүхэн мэдж байгаа бид бүхэн хүний нөөц талаас нь л да. Хүний нөөц за сургалтанд хамрагдахаас гадна хүний нөөцт онцгой байдлын байгууллага яг за дангаар аливаа гамшиг осол гэдэг бол өөрөө яг жишээ нь газар хөдлөлтийн гамшиг дээр бол онцгой байдлын байгууллага бол дан ганцаараа
үүрэг гүйцэтгэх, нэрийн хайх, аврах ажиллагаа зохион байгуулна гэдэг бол өөрөө өндөрлөлтэй. Энэ бол өөрөө хамтын ажиллагаа. Төрийн бус за түрүүн манай нэлийн байгууллагын төлөөлөл хэлж байна тийм. Энэ бол хамтын ажиллагаа. Төрийн болон төрийн бус байгууллага, иргэн аж ахуйн нэгж энэ бүгдийн хамтын ажиллагааны оролцоон дээр бид бүхэн бол энэ гамшигыг бол хохирол багтай даван туулах энэ чиглэлээр бол төлөв анхаарч ажиллаж байгаа. За баярлалаа. За өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань барилгын стандарт ба газар хөдлөлтийн аюул сэдвүүрээр бас ярилцж байгаа. Тэгэхээр өнөөдөр яг энэ эхний хэсгээр хэдүүлээ бол за барилгын стандарт болоо яг нэг нөхцөл байдлын талаар л ярьлаа л да. Яг бид бэлэн байна уу? Тэгэхээр ариун болд зөвлөх инженерийн хувьд за яг энэ бэлэн бос байгаа байдал маань юунаас болоод үүдээд байна? Энэ салбарыг, энэ асуудлыг ер нь төр бодлогоороо за магадгүй иргэд олон нийтээрээ ер нь анхаарахгүй байна уу? Тийм яг үнэлдээ бол өнөөгийн нөхцөл байдалд бол ямар ч бэлэн биш байна. Ямар ч бэлэн байдал алга. Тодорхой тоонууд ирж байна. Энэ тоонуудыг гаргаж ирээд пассвордчуулаад за барилга нь газар хөдлөлийн тэсвэргүүн байна гэдгийг тодорхойлчихлоо. Тэгээд яах вэ гэдэг асуудал. Тэгээд тэрнээс цааш ямар ч юм хийхдэггүй байгаа. Тэгэхээр бид нар энэ бүгдээрээ цуглаж аваад муу ярилж байгаа юм биш. Гинтийн аюул ослоос урьдчилан сэргийлж өөрсдөө хамгаалах одоо бэлтгэлтэй байх ёстой. Ард иргэдэд мэдлэгжүүлэх хэрэгтэй, байшин барилгаа хүчтэйгэх хэрэгтэй, чанаржуулах хэрэгтэй. Мөн одоо бас орон сууц олон нийтийн барилгад амьдарч байгаа иргэдийн одоо бас мэдлэгчс нэмэгдүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл та бүхэн иргэн тойронд хараад үзэх юм бол ялангуяа одоо саяны тоо баримтаар дурддагдж байгаа хуучны барилгууд буюу угсармал орон сууц тоосхон байшингуудын ихэнхийнх нь одоо нэгдүгээр давхрын ханнуудын зөвлөд үйлчлэгийн одоо талбай болгоод тий дэлгүүр хошоо юу гэдгийг болгоод юм өөрчлөсөн байдалтай байгаа. Энэ нь өөрөө тоосхон өргөт бүтээцтэй барилга мөн угсармал барилгуудын хан даацын элемент гэдэг. Тийм даацын элементүүдээ алижээ одоо тий эвлээ тавьсан байгаа байдал нь газар хөдлөлтийн гамшиг гэхээсээ илүү баг одоо газар хөдлөлийн ердийн үе тохиолж идэг жижигхийллийг давж гарч чадахгүй юу? Мөн одоо тэр газрын дэлбэрэлтийг тий одоо хоол ундны газруудад тэсвэрлэж чадаагүй тийм аюултай нөхцөл байдал байгаад байна. Тэгээ энийг бол мэдээж ангийн ард иргэд бол ойлгохгүй мэдэхгүй. Тэгэл тэн дээр нь жишээлбэл залуучууд иргэд одоо асар өндөр хугацаатай өндөр хүүтэй байр сууцаа аваад ингээ хамаг аж амьдралаа залгуулаа байж идэг. Бид нэр ингээд нэг хэдэн тоо яриад тийм байна гэдгийг мэдчихээр байгаа мөртлөө цаашаа алхам хийхгүй байгаа нь бол буруу юм аа. Тэгээд одоо мигмар жаргал зэсэл санаачлагч хэлж байгаа зүйлд энийг анхаарахгүй орхиж болохгүй. Энэ дээр бол ямар нэгэн шийдэл хийх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ шийдэл нь өнөөдөр маргааш өргөс авсан юм шиг асуудлыг шийдвэрлэх боломж байхгүй. Энэ өөрөө асар их хөрөнгө, асар их боловсон хүчин, мөн асар их сургалтын дараа одоо урт хугацаанд хийгдэх учраас хугацаа алдахгүйгээр одоо хаана энийг шийдэд явдаг, хамтарсан зөвлөл байгуулад онцгой байдал бүх талын төлөөллүүдэд оруулаад олон нийтийн одоо том компанид ажил хийх хэрэгтэй гэж бодож байна. За баярлалаа. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань барилгын стандарт ба газар хөдлөлтийн аюул сэдвийн өрөөнд өнөөдөр хилцүүлгээ өрнүүлж байна. За сая бид бүхэн газар хөдлөлтийн аюул бэлэн үү гэдэг бас асуулт. За мөн хариулагдж байгаа бас та бүхэн тоо мэдээлэл статистикийг бас сонссон баг. За төр завсарлаад 2 дугаар хэсгээрээ тулгамдж байгаа асуудлууд руу хамтдаа бас орох болно. Бидэнтэй хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань өнөөдөр барилгын стандарт ба газар хөдлөлтийн аюул гэсэн сэдвийн өрөөнд ярилцж байна. За нэгдүгээр хэсэгт бол бид барилгын стандарт за мөн одоо газар хөдлөлтийн аюулд бид бэлэн байна уу гэдэг асуултын өрөөнд бас ярьж за салбар салбартаа бас бэлэн бос байна. Тулгамдж байгаа асуудлууд байна гэдэг зүйлийг бас ярьлаа. Тэгэхээр би 2 дугаар хэсгийн хамгийн ихний асуултыг Батцөрөг дараагаас за эхлээд яг наривчлаад газар хөдлөлтийн гамшигын эсрэг авж байгаа хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагаанд юу н тулгамдж байгаа тэр асуудлууд юу вэ? За баярлалаа. Нэгдүгürt бол иргэн аж ахуйн нэгж байгууллагууд газар хөдлөлийн талаар бол мэдлэг мэдээлэл маш муу байна. Маш бага байна. За баал гэж юу юм, магнитууд гэж юу юм гэдэг хоёрын ялгааг мэдэхгүй байна. За цаашлаад бол 7 баал, 8 баал, 9 баал, 10 баалын бүс нутагт Монгол улсын одоо газар хөдлөлийн бичлэг мужил хамаарч байна. За эндээс жишээлүүд аваад үзэхэд бол Монгол улсын хэмжээнд бол 8 баалд бол 18% нь хамаарч байна. 9 баалд 3%, 10 баалд бол нийт газар нутгийн 0.1%. За 7 баалд бол 45% нь бол хамаарч байгаа. За эндээс ингээд дахиад үдээд нийслэл маань болохоор 7 баалын бүс нутагт 47.6% нь хамаарч байна. 8 баалд бол 50.4%, 9 баалд 2% нь хамаарч байгаа. За ингээд үзэх юм бол яаж байгаа юм гэхээр за нэгдүгээрт бол энэ газар хөдлөлийн одоо бааллынхаа
баалынхаа шаардлагыг хангахгүй маш олон асуудлууд байна. За нэгдүгээр зураг төслийн асуудал яригдсан. За цаашлаад барилга угсралт, барилгын материал. За ингээл бид нар импортоор орж ирсэн барилгын материал дээр хүртэл ингээд шалгалт хийгээд үзэхэд 1 тонн арматураас 200 кг тутсан асуудал 2021 онд одоо үүссэн. За эндээс ингээд үүдээд бид нар хэлийн бомтууд дээр лаборатори байгуулах юм шаардлагууд уран гараад ингээд чанарынхаа чиглэсэн хяналтыг илүү сайжруулах юм шаардлагууд үүсч гэлсэн. За нөгөө талаас бол Монгол улсын хэмжээнд одоо түрүүн хэлсэн бид нар одоо Улаанбаатарын хэмжээнд бол 56 орчим хувийнхаа барилга байгууламжуудыг 2022-оос өмнө баригдсан барилга байгууламжуудаа пассвордчуулт хийсэн. Одоо үлдэгдэл одоо пассвордчуулт хийгдэх шаардлагатай нийт 845 барилга байна. За эдгээр барилгуудыг пассвордчуулт хийж мэргэжлийн одоо дүгнэлт гаргахад нийт 7.6 тэрбум төгрөгийн шаардлагатай байна. За улсын хэмжээнд одоо 2021 аймагт одоо нийт шаардлагатай пассвордчуулт хийх шаардлагатай 5787 барилга байгууламж. За энэ дээр бол нийтдээ 57.8 тэрбум төгрөгийн шаардлага байна. Одоо тавигдсан байгаа төсвөр нь хэд вэ? Одоо бол ингээд энэ жил бол пассвордчуултан дээр мөнгө тавигдаагүй. За энэ мань болохоор аймаг нийслэлийн засаг даргын одоо эрх үүргэнд бол бас хамаардаг. Одоо нийт төсвийнхээ бол 1% бол энэ газар хөдлөлийн чиглэл рүү зарцуулах юм эрх үүргүүд бол аймаг нийслэлийн засаг даргад байдаг. Энэ рүү чиглэсэн хөрөнгө оруулалтуудыг бас илүү хийх шаардлагатай байна. За Монгол Улсын засгийн газар тий иж бүрнээрээ одоо ийшээ пассвордчуулт руу анхаарах шаардлага байна. Энэ бол ганцхан онцгой байдлын ерхий газар манай яамны хийх ажил биш. Энэ Монгол Улсын засгийн газрын хэмжээнд иж бүрнээрээ анхаарал хандуулж хийх үстэй ажил. Түрүү хэлсэн одоо зам тээвэр, эрчим хүч, дэд үтс газар хөдлөлт болоо бид нар хамгийн түрүүнд холбоо харилцаа холбоог болчихно. Зам дэд үтсгүй болно. Ингээд эхлээд цаашлаад эхлэх явахлаар энэ бол Монгол Улсын засгийн газрын хэмжээнд бүх яамдуудын хийх ийм анхаарал хамтын ажиллагаа хэрэгтэй байна гэдэг. Хамтын ажиллагаа бүгд одоо нэг зорилготойгоор энэ газар хөдлөлтөөр илүү чиглэж ажилламаар байна гэдэг ийм бас хүлээгдэж байгаа юм шаардлага байна. Цэрэн ахмадаас за хамгийн ихний тулгамдж байгаа асуудал дээр мэдлэг мэдээлэл тутмаг байна гэдэг. Тэгэхээр газар хөдлөлтийн гамшигаас хамгаалах сургалтууд явагдгаа. Сургууль, цэцэрлэг, за байгууллагуудаар үүн дээр үр дүн нэгсэндээ гарахгүй байна уу? Эсвэл яг иргэд маань одоо бас хурж одоо энэ хүн мэдээллийг авахгүй байна уу гэдэг тал дээр нэгт бас асуулт байна. За хоёр дахь нь Монгол Улсын хэмжээнд яг энэ зарлан мэдээлэл тохио гэж байдаг бах тий. Энэ тохио маань яг хүрэлцээний хувьд хэд байдгийг, Улаанбаатар хотын хувьд, орон нутгийн хувьд хэд байдгийг энэ тал дээр та нэг мэдээлэл өгөл. За иргэд олон нийтийн оролцооны талаар бас за яг бүрэн хангалтгүй байгаа гэж бол бас бодохгүй байна. Цоо хөдлийн байгууллага урьдчилан сэргийлэх арга хэмжээг бол үе шаттайгаар төлөвлөөд бол ажилдаг. Иргэдийн оролцоог бид бүхэн аль болох нэмэгдүүлэхтэй, аль болох та бүхэн идэвхтэй байгаа чи энэ гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах энэ үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдж байгаа дадлаг сургууль. Өнөөдөр онцгой хөдлийн байгууллага хуулийн дээр явж гамшигаас хамгаалах бэлэн байдлын үзлэг гэж зохион байгуулж байна. Команд штабын сургууль зохион байгуулж байна. Эдгээрийг яах гэж зохион байгуулж байгаа юм бэ гэхээр гамшиг осол тохиолдсон үед танай аймаг бэлэн байна уу? Хүний нөөцийн хувьд, техникийн хувьд, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хувьд бэлэн байна уу? Эдгээрийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах төлөвлөгөөг тодтох энэ зорилгоор жил болгон зохион байгуулж байна. Аймаг тэр. Түүнчлэн тэр түрүүний хэлсэн чинь зарлан мэдээллийн цамхаг гэж байна. За өмнө ярьж байсан за хангалтгүй байгаа гэд. За өнөөдрийн байдлаар бол нэг 50 орчим нь бол зарлан мэдээллийн цамхаг бол ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд. Тийм улсын хэмжээнд. Энийг бол цаашид бол зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өмнө нь бол ярьжсэн. Энэ нь өөрөөсөө түрүүний манай бусад байгууллагуудын төлөөллийн хэлсэнчлэн ягаад гэхээр дан ганц онцгой байдлын байгууллагын хийх ажил бас хүндрэлтэй. Тодорхой хэмжээний төсөв санхүү шаардлагатай учраас бас. Зарлан мэдээллийн цамх маань 50 байна гэдэг яг Монгол улсын хэмжээнд хэд байвал яг хүртээмжтэй хүн болгонд бас иргэн болгонд хүрэх. За нийслэлийн хэмжээнд бол за өмнөхдөр өмнө бас бид бүхэн ярьжсэн 2000 орчим гээд. За хотхон дунд нэг байвал энэ нь өөрөө бас иргэдэд илүү хүртээмжтэй. За одоогийн байдлаар бол хүмүүс бас за зарим нь сонсогдож байна, зарим нь сонсогдохгүй байна гэдэг янз бүрийн юм ярьж байгаа. Энэ нь өөрөө нөгөө барилга байгууламжийн нэгтэршил тий энэ шигүү юу яасан энэс үүдэлтэйгээр бас сонсогдохгүй тохиолдлууд бас байгаа. Тийм тохиолдлууд бол байна. Тэгэхээр чи 2000-аас 50 гаруй гэхэр чи маш бага юм шүү дээ. Бараг мэдээлэл баггүйгээр тий. Тэгэхээр ариун болд инженерийн хувьд за яг уу бид бас нөгөө Япон улсад ч юм уу газар хөдлөлтөөр хуцсан дээр нь бас нэг мэдээллүүд хэрэгтэй олон улсад бас байдаг. За иймэрхүү бас шийдлүүд рүү ч юм уу Монгол улс шилжих боломжтой юм уу? За мөн одоо яг энэ асуудал дээр яг таны хувьд мэргэжлийн инженер хүний хувьд
яг нарийн тэр толгомдоод байгаа асуудал яг юу вэ? За ерөөсөө тэр саяны тоогоос харахад бол ямар ч хангалтгүй байгаа нь бол ойлгомжтой. За мэдээж энэ зарлан мэдээлэх тэр нөгөө дуутахаа бол байх нь зүйтэй. Энийг сонсон даруйдаа одоо өөрийгөө хамгаалах тэр алхмуудыг иргэд бол хийх хэрэгтэй байгаамаа. Та сая хэллээ Япон улсад одоо жишээ аваад хэлж чинь гар утсан дээр бүх хүний одоо гар утсаж байгаа. Гар утсан дээр бол нэлээд тийм хүн анхаарахар тийм дууг бол цаанаас нь оператороор дамжуулж явуулдаг. Үндсэндээ бол дэлхий дээр одоо нэг газар хөдлөл хизээ болохыг хинж тааж мэдгүй байгаа. 30 секундын өмнө бол одоо мэдэж чадж байгаа. Энэ даваа талуудаа ашиглаад хүмүүстэй иргэдтэй гар утсаар дамжуулж дутах өөх тий 30 секундын жишээлбэл аюултай газар байршлаа солихч юм уу ийм боломжийг бол олгож байгаа. Мөн энийг бол технологийн дэвшлиг хүрээнд томоохон цахилгаан станцууд гал гарах эрсдлээс одоо тоогоо тасалдаг ч юм уу ийм бүх байдлаар бол ашиглаад явж байгаа. За манай улсын хэмжээнд энэ мэтчлэн иргэдэд авран хамгаалах чиглэлийн ажил бол үнэхээр дутагдaltaй байгаа нь үнэ. Одоо бид нар өнөөдөр энэ байгаад миний хувьд одоо хэн нэгнийг шүүмжлэх гэхээсээ илүү асуудлаа бол бид нар оншилж тодорхойлж чадаад байна. За энэ нэг байшин болохгүй байгаа юм байна. За энэ зарлан мэдээлэл нь хангалтгүй байгаа юм байна. Өөр телефоны операторуудын ийм аргуудыг ч зөвхөн иргэд маань өөрсдөө мэдчихээн. Энийг одоо хизээ ажил болгож алхам болгож хийх вэ? Энийг хизээч одоо хийхгүй одоо хоош нь тавих болшгүй асуудал гэдгийг бол бүгдээ ойлгож байгаа учраас төр зэсэг шийдвэр гаргагчид олон нийтийн байгууллага бүгд энэ анхаарлаа хандуулаад энийг нэг зэгцэлмээр байгаамаа. Ирэмбийн хувьд бол жоо хойгуур л байгаа асуудал руу оруулаад байна тий. Одоо тэгээд уг нь сая яамны төлөөлөл хийж ийн тодорхой төсвийн хувийг бол тавьж явах ёстой л гэж чинь тий тэгтэл тавьж байгаа юм алуу байна. Энэ чинь бүр огт төсөв тавиагүй гэдэг. Тий. Паспортжуулалт гэдэг маань үндсэндээ одоо тухайн байшинг ямар хийцлэлтэй газар хөдлөлийн төсвөртэй эсхийг зөвхөн тодорхойлж байгаа ихний одоо бичиг заасны л ажил байгаа да. Үүнийг одоо цаашлаад өргөн хүрээнд явуулъя гэвэл хинээр хийх юм, хэрхэн хийх юм, яаж хийх юм гэдэг дүрм журам баахгүй байна. Үүнтэй энэ газар хөдлөлийн гамшигаас сэргийлэх одоо хууль эрх зүйн орчин юм бол хангалтгүй байна. Тэгэхээр энэ дээр бол гол анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Гол асуудал гэвэл энэ байна. Гадны одоо мэрэгчлүүдийн зөвлөж тусалж одоо JICA-гийн мэрэгчлэнүүдтэй хамтраад төрийн өмчийн одоо 10 барилга байгууламж дээр хүчтэйглийн зураг төсөл тооцоо бол хийгдэж явж байгаа. Түүнээс бол эхний лагсын эрүүл мэндийн төвийн 6 давхар арын барилгын хүчтэйглийн ажил энэ жил хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа. Зураг төсөл гарсан. Мөн Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын хуучин байшинг бол бас тоосон байшин хүчтэйгээр ингэ явж байгаа. За энэ ямар утга учиртай юм гэхээр туршилтын маягаар хүчтэйглийн зураг төслийг нь боловсруулж өгөөд тэгээ хүчтэйх одоо процессыг нь зөвлөж өгөөд ингээл одоо биднийг бол цаашаа өөрсдөө хий гэдэг тийм суурийг бол ямар ч байсан тавигдаа явж байгаа. Энэхүү ажил гэхэд одоо миний мэдхийн бараг 10 орчим жил үргэлжлэж өдөө дайны үр дүнтэй байж байгаа. Тэгэд энэс цааш одоо бид нар хэдэн мянган барилгатай байж идэг. Ямар мөнгө яаж төсөөлөхөө мэдэхгүй, хинээр хизээ яаж хийлэхээ мэдэхгүй байгаа байдалтай нь бол өнөөдөр бидний гол асуудал. Эрүүл мэндийн салбарын төлөөллөөс за бочрол дараагаас сая бол бас бэлэн биш байна гэдэг зүйлийг та хэлжсэн. Тэгэхээр энэ дундаа бас газар хөдлөлт болсон үед за манай эмнэлгүүдийн тоног төхөөрөмж, за нөөц, за мөн одоо эмчилгээний багаж хэрэгсэл, хүний нөөц ер нь хүртээмжтэй, хүрэлцээтэй байж чадах уу ер нь газар хөдлөлтийн үед? Ер нь эрүүл мэндийн салбарын яг хүний нөөц тоног төхөөрөмжүүд одоо сүүлийн хэдэн жил бол нэлээд шинжлэхтэй хүний нөөцийн хувьд хангалтын хувьд нэлээд ажиг болчихсон шүү дээ. Одоо бид нар бол онцгой байдлын ямар ч нөхцөл байдал одоо бусад одоо энэ халдвар тус өвчнөж гардаг, халдвар төвчнөж гардаг тийм үү. За бас саяхан газар хөдлөлт гэр чинь бүх байгалийн гамшигуд бид нар очиж бүгд билээ. Гэхдээ гол юм ерөөсөө тулгамж байгаа асуудал гэх юм бол эрүүл мэндийн салбар сэтгэл хандлагын асуудал тутаад байгаа. Тэр нь бидний биш. Нөгөө бидний санхүүжилтийг шийдвэрлэдэг, нөгөө бидний бодлого боловсруулдаг хүмүүсийн асуудал болчиход байгаа. Жишээ нь 5 бүс нэг портлын төлөв одоо байж шүү дээ. Одоо жишээ нь Баруун 5 аймагт 5 аймаг байлгад голдоо яагаад одоо жишээ Ховд аймгийн боот бүс онцлогын төвдөр ганц портлээд байхгүй. Яагаад тэндээс нэг 100 одоо ослаавард орсон хүн Ховдоор дамжаад ингэж явсаргаад магадгүй дахиад замдаа ослаавард ороод эндчтийн тий. Тэгэхээр энэ асуудал чинь ерөөсөө нөгөө бид нар нэг бүхтөөд хэдэн саяар жип аваад өгдөг эмчнэртэй хайсан гэдэг асуудал яриад. Гэтэ энэ нэг бүхийг эмчнэр ингэ харьцуулаад байгаа юм биш. Зүгээр яг зэрэгцүүлээд
аваад яваадах чинь эрүүл мэндийн салбар гэдэг юм яриад байгаа. Түүнээс бол эрүүл мэндийн салбар юмч ажилчид бол одоо тоног төхөөрөмжл үнэхээр хангалттай нөөцийн хувьд бол болж нөхцөж байгаа. Одоо онцгой байдлын одоо нөхцөлөд үүссэн гамшиг нөхцөлөд үүссэн газар гэдэг чинь өөрөө л одоо юм тэгшин талбай мэдээж байхгүй шүү дээ. Гэтэл одоо Улаанбаатарын замаар яваад эвдрээд байгаа доогоороо тулаад байгаа намхан 103-ын машинууд чинь арга үнээр бараг давахгүй байгаа машин тэр гамшигын газар очихгүй байхгүй. Бидний бэлэн байгаад байдаг асфальта танк байгаад байдаг тоног төхөөрөмж өөрөд гадаа машин руу орон суудаг машин дэнд очихгүй гэдэг асуудал. Тэгэхээр бид нар ерөөсөө хангамжийн асуудал нэг жаахан сэтгэл гаргаа бид нар нэг одоо байгаа нэмлэгийн эмнэлэг болгондоо нэг ядаж 4 дугуй нэг майжтай нэг бартаатай нэг том дотроо тоногсон нэг машинтай тавиад өчтөл болчих. 103-ын одоо нэг машин нэгээр нэмээд нэг хайхтар үрдэн өтер гамшиг үед бол байгаа онохгүй багч чинь тий. За баярлалаа. Мегмар жаргал зочноос BDD яагаад ерөөсөө өнөөдөр энэ анх энэ газар хөдлөлтийн сэдвийг тий ялангуяа энэ Улаанбаатар хотын төсвийн асуудлыг яагаад ярих болов гэж. Хамгийн анх бид нар энэ барилгын материалын чанарын асуудлаас эхэлсэн юм байна. Монгол улсад та бүхэн мэдж байгаа дархны гангийн үйлдвэрийг ган төмөр бүтээц хийдэг. За дээрэс нь 12% гангийн үйлдвэр ган үйлдвэрлэж байна. За тэгээд дөнгөсөө хэлж байна. Монгол улсад импортоор оруулж ирж байгаа нийт ган дээрээс хэмжээд үзэхээр 200 кг тогтолцсон байна. А гэдэг маань өнөөдрийн бидний барилга байгууламж угаасаа итгэлтгүй найдалдаг. Зүгээр л энийг одоо ингээ хамтдаа бөөнөрөө яриад энэ олон нийтийн телевизээр одоо хэрэгслэр хүлээн зөвшөөрөөд иргэдэд мэдлэг өгөх хэрэгтэй. А тэгээд тэгвэл бидний энэ нөгөө нэг баригдж байгаа барилгууд маань чанар стандарт хүрдэггүй материалаар баригддаг юм байна. Энэ газар хөдлөлтөнд тесрэггүй юм байна. Даашаа Монгол улсын нийт газар нутгийн 60-аас дээш хувь нь 7-оос дээш баалын газар хөдлөлтийн бүсэд байршдаг юм байна. А тэгвэл энэ нөхцөл бидний яах вэ одоо? Гингүүд нэг талдаа ингээл төр энийг хийх ёстой, мөнгө тавих ёстой гэж байгаа. А нөгөө талдаа яг цэвэр иргэдийн ухамсар, иргэдийн оролцооны асуудал байхгүй. Иргэд өнөөдөр би нэг жишээ авъя л да. Өнөөдөр ингээд энэ жил 3 сард онцгой байдлын дууд тохио харамсалтай нь бүхэн сонссонгүй. А гэхдээ тэр арга хэмжээ болсон. А тэгээ болонгууд энэ Сүхбаатарын талбай, яг энэ дүүрийн драмын театрын арын талбай дээр хүн дүүрсэн үү? Дүүрээгүй. Цөөхөн үедээ албан байгууллага нэг багшилтаа зарчсан болохоос биш. Иргэд тэр чинь оролцож байгаа юм хаалга. Иргэд тэр чинь байнгын байдлаа хангасан юм хаалга. Одоо телевизээр үзэж байгаа хүмүүсээс асууя л да. Хүмүүс та нарт аранзал бий юу? Асуухад нийт хүмүүсийн ихэнх нь байхгүй. Надад л байхгүй. Сая бид нар энэ байгууллагаар онцгой байдлынханд бас баярлалаа. Яг тэгэхээр байгууллагаараа бид нар онцгой байдлын шаардлаганд одоо хамрагдаж нэг байгууллага дундаа нэг 10 аранзалтай болсон. А гэтэл тэр аранзал гэдэг юм чинь иргэн бүрт байх хэрэгтэй. Айл бүрт байх хэрэгтэй. Тэгээ энэ айл бүрийн иргэн бүрийн бэлэн байх ёстой энэ асуудал хаана вэ нэ? Энэ иргэдийн оролцоо хаана вэ гэдгийг бид нар нэг талдаа энэ иргэдэд хэлж ярьж урайлах, тэдний оролцоог одоо энэ дээр хангах. Тэгээ нөгөө талдаа бид нар нөгөө чанаргүй барилгыг авсаар байх юм уу? Тэгвэл иргэдийн оролцоо тэд дээр маш чухал байгаа байхгүй. Улсын гомс хүлээж авах дээр нь тухайн байшингаа худалдаж авахтаа яагаад талдаа тавьж холбогдох шатны байгууллага хандаж Монгол улсад хууль дүрм журам багдаагүй шүү. Бас байгаа. Харамсалтай нь тэрийг мөрдөж гэнэ үгүй юу гэдэг асуудал бидний өнөөдрийн бас асуудал болоод байна гэж ингэж харагч. За яг 5 зочин маань өөрөө өөрсдийн салбар дээр бас тулгамдсан асуудлуудыг нэлээдгүй гаргаж ирлээ. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань гол бас энэ асуудлыг гаргаж ирж бас шийдлийг хамтдаа хайдаг. Тэгэхээр 20 дугаар хэсэгт бол барилгын стандартын асуудал, газар хөдлөлтийн аюулын асуудал дээр бид юу н ямар нөхцөл байдалтай байгаа юм бэ гэдэг талаараа бас ярилцлаа. За хэсэг завсарлаад 3 дугаар хэсэгтэр асуудалтай хамтдаа шийдлийг хайх болно. Нүүдэл шийдэл нэвтрүүлэгтээ хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. За 3 дугаар хэсэгтэр хамтдаа бид нар шийдлийг хайх ёстой. За эхний 2 хэсэгт бол хамтдаа нүүдлийг хийж бас асуудлуудыг тодорхойллоо. Тэгэхээр би мегмар жаргал зочноос за барилга байгууламж маань дэсвэргүй байна. За газар хөдлөлт нь бид бэлэн биш байна гэд. Тэгэхээр төслийн хувьд та бүхэн ямар шийдлийг за ер нь санал болгож гин үү? Юунд ер нь ямар үр дүнд хүрэхийг зорж гин үү? Тэг эхний ээлжинд бид нэр маш том зүйлээс асуудлыг хаахаас илүү маш энгийн зүйлээс хамтдаа ирж хаяа. За нэгдүгээр зүйл түрүүн жишээгээр ярьж ирсэн. Хүн болгоны энэ хамгийн ойр байгаа гар утсанд тэр онцгой байдлын дууд тохиог авчирья. Улаанбаатар хотын хэмжээнд 1500 байж иж хүн болгонд хүртээмжтэйгээр сонсогдох гээд байгаа тэр их зардлыг хамтдаа хэмнэе. Тэр зардлыг гаргахын оронд гар утсанд байгаа гар утас гэдэг энэ бэлэн үүссэн энэ сүлжээнд хамтдаа энэ онцгой байдлын дууд тохиог авчирья гэж хэлмээр байна. Тэгээ энэ телевизийг үзэж байгаа бас өрн талбайны операторын бас энэ удирдлагын төвчний хүмүүс бас Монгол улсын одоо шадар сайдын энэ онцгой байдал хариуцсан хүмүүс сонсч ивэл бидний саналыг хүлээж аваач. Бидний санал өрн талбайнуудтай хамтарч бүр гар утсанд энэ онцгой байдлын дууд тохиог дуурдаг болъё гэдэг.
Нэгдүгээр саналыг тавьчих. Хоёрдугаар санал смарт гэдэг нэг системийг нэвтрүүлмээр байна. Өнөөдөр бидний смарт кар гэдэг одоо дурын одоо цахим төхөөрөмжөөс одоо хандаад ямар нэгэн машин авах гэж байгаа бол хэдэн онд орж ирсэн, ямар машин үзэж болдогтой адилхан бүх барилга байгууламжийн мэдээллийг иргэд бидэнд нээлттэй ил тод үзэж болдог тэр суур нөхцөлийг хангаж өгөөч. Өнөөдөр таны авж байгаа байшин, таны авж байгаа үл хөдлөлгөөр насаараа 8% одоо 6% ипотект орон барин авж байгаа тэр үл хөдлөлгөөр чинь ямар бүсэд байрлаж байгаа. Ямар улсын комисс хүлээж авсан юм. Ялангуяа тий бид нар дараа нь хариуцлага тооцоод улсын комисс мэдэгддэг. Ямар хүн авсан биш, бүү мэд хий авцсан ч бөмбөд нэг л авцсан л байдаг. Тэгэд энэ мэдээллийг ил тод нээлттэй болгож өгөөч. Иргэн болгон смарт хаусыг ороод харахад барилгаа харжуулдаг, бүсчлээ харжуулдаг, улсын комисс нь хүлээж авсан тодорхой этгээдүүд нь харагддаг. Буцаад тэрнгээр хариуцлага тооцдог тэр механизмыг бий болгож өгөөч гэж. За ингээд 3 дахь зүйл. 3 дахь зүйл бол хамгийн чухал хэсэг байгаа. Өнөөдөр онцгой байдлын ерхий газар маш сайн ажиллаж байгаа. Монголын инженерүүд бас тодорхой хэмжээнд байгаа нөхцөлтөө тулгуурлаж сайн төлөвлөлт хийж ажиллаж байна. Гэхдээ тэд хүрэлцэхгүй байна. Энэ хүрэлцээг хамтдаа одоо шийдэ гэж. Шийдэхийн тулд онцгой байдлын ерхий газартаа бид нар хамтраад саналаа тавьсан байж байгаа. Сөөх болгонд нэг онцгой хариуцсан хүнтэй болгож өгөөч. Тэрийг онцгой байдлын ерхий газраас тодорхой хэмжээнд сургаж өгөөч. Хөлсөнд нь цөөхийн төлбөрөөс нь чөлөөлчөөч. Ингээд байр болгонд иргэн бүрийн хяналт оролцоог нэмэгдүүлчихвэл боломж юм аа. Нөгөө талдаа манай барилгын одоо мэргэжлийн инженер ярьж байгаа. Энэ хамтын зөвлөл гээч юм хийж өгөөч. Иргэд байдаг, инженерүүд нь байдаг, засаг даргын тамга газраас нь байдаг, онцгойгоос байдаг, эрүүл мэндийн байгууллагаас байдаг. Яг энэ хамтын зөвлөл байж ээж бид нар хамтдаа өнөөдрийн энэ нөгөө нүүдэл шийдэл шиг тойрч сууж асуудлаа хамтдаа ярихгүй бол нэг нь өөрөөр төлөвлөдөг, нэг нь өөрөөр хардаг. Ингээд яг энэ асуудал дээр нэгдэж чадахгүй байна. Энэ 3 бодиттой асуудлыг өнөөдөр Монгол улсын хэмжээнд хийхийн тулд бид нар энэ санаачлалыг гаргаж нэгэн дээвэр дор төслөөрөө дамжуулж хийхийг зорж байгаа. Тэгээ тун удахгүй бас нэвтрүүлгийн үр дүнд магадгүй нэвтрүүлгийн дараа та хэд маань бас нөө after видео хийдэг бол те энэ нэвтрүүлгийн үр дүнд шийдэл гараад хэрэгжсэн юм уу гэдээ араас нь хөөдөг нэвтрүүлэг байдаг бол бидрийг бас сонгож ороорой. Тэгэх юм бол бид нар нэг ч гэсэн ажлын манай төслийн багийнхан ажил болгоцсон байна гэдэгт итгэлтэй. За Батжаргал эрүүл мэндийн төвийн дарга хувьд за эрүүл мэндийн салбарт биднэрт ер нь тулгамдж байгаа асуудал ямар шийдэл төвшүүлэх вэ? Тэр ер нь сая би түрүүн бас ярьсан те. Ерөөс эрүүл мэндийн салбар тодорхой хэмжээнд нэг жоохон тийм санхүүжилт дэмжлэгийн асуудал байгаа. Дээр нь эрүүл мэндийн салбар тэр нөхцөл байдалд очихд хувь иргэн өөрөө ямар эрүүл мэндийн одоо анхан шатны төсвийн зөвшөөрлөгийн мэдлэг боловсролтой авах гэж бас агуулж байгаа. Тэгэхээр ерөнхий боловсролын сургууль бол энэ одоо ихтэй сургуулиудын бас тодорхой хэмжээний хөтөлбөрөд одоо удирдлагын нэг удаа сургалтын нэг удаа тодорхой хэмжээнд жоохон оруулаад өгч хэрэгтэй. Дээр нь эрүүл мэндийн салбар нэгэн тал одоо ингээд ийм бүх нөхцөл байдалд бас байнга л одоо цагдаа эмч орчин төрөлөө очдог юм хоёр юурчаас очих тэр нөхцөл байдлыг хангаад өгчөөч. Дээр нь нөгөө бүсчилсэн юм дээр нэг тодорхой хэмжээний санхүүжилт гараад тэр шуурхай өвчлөлтийн эсдэг тэргээр бас хангаад өгчвөл бид нар бас илүү их боломжтой болгочтой. Уялдаа холбоо ер нь хэр ажилтдаг вэ? Онцгойтой, цагдаатай, за иргэний нийгмийн байгууллага иргэдтэйг. Ер нь угаасаа дуудлага бол тэртээ тэргүүл цагдаа эмчээр бол онцгоруул эхлээд төрүүлээд ирж байгаа. Тэгэхээр нөгөө бид нар бол тэр хоорондоо төрийн байгуул хоорондоо уялдаа холбоо дайж өгч хараад байгаа. Зөв иргэд маань яг нөгөө бидний нөгөө нэг өдөр одоо нөгөө юу гэдэг газар хөдлөлтөд одоо тийм тодорхой хэмжээний барилга байшин нурсан тийм нөгөө кейс гарахгүй байгаа учраас нөгөө иргэд ингээд дөжигдсэн байгаа даа бид нар ингээд нөгөө тодорхой хэмжээний сургалт хийгээл ингээд одоо эрүүл мэндийн байгууллага бид нар ч гэсэн өөрсдөө заримдаа онцгой байдлаас ирээд сургалт хийх дээр нэг цаас орчаал хичихгүй гараад алхаж байгаа шин. Гэх жишээний иймэрхүүл одоо нөхцөл байдалтай байгаа даа. Тэгэхээр бид нар нөгөө дөжигчээд байна. Тэгэхээр энэ байдлыг өөрчлөл одоо сургалт тавцсан сургалт цаг наргүй байнга болж иж бүх нээшлэн гэж бодож байна. За харин болд зөвлөх инженерийн хувьд та ямар шийдлийг төвшүүлэх вэ? За миний хувьд бол манай одоо өнөөдөр ч гэсэн Монгол улсын улс төрийн байдал нэлээд халуухан баг шиг байна. Энэ бол одоо тодорхой 4 жилийн хугацаанд одоо томилогдоод ирж байгаа дарга сайд засгийн газрын яг одоо барьж аваад үр дүн гаргах чихэд бол мэдээж хүнд сэдв том асуудал. Тэгээ энийг доктортой урт хугацаанд нь авч 10 20 жилийн төлөвлөгөө гаргаад одоо төсөн мөнгөндөө тааруулаад асуудлаа одоо ирэмблээд 1 2 3 гэж яагаад ирэмблээд энэ асуудлуудыг шийдэхин тулд одоо 20 жилийн дараа ийм үр дүнд хүрсэн байя гэдэг том төлөвлөгөөтэй ажиллахын тулд иргэний нийгэм одоо төр захиргааны байгууллага хууль гаргагчид ерөөсөө яг тал талын оролцоотой тэгээ бүр иргэдийн цөөхөн
иргэний оролцоотой тийм хамтарсан хамтын нийгэмлэг байгуулж иж энэ хүмүүс нь өөрсдөө урт хугацаанд энийг шахаж шаардаж авдаг, хийхгүй орхитуулахгүйгээр байнга л одоо хэлж идэг те. Өө сайдаа ийм ажил явж байгаа. Та энийг одоо төсөв мөнгөнд хасч болохгүй. Энэ ажлын үр дүнгийн жил болгон ингээд хамтын нийгэмлэг нь одоо хилцдэг. Энэ төлөвлөгөө байдаг гэдэг ийм одоо яг тэр ямар ч дарга солигдсон гэсэн өөрчлөлтүүд бодлогыг л хийх хэрэгтэй байна. Тодорхой хэмжээнд жил болгон тогтвортой бодлого хэрэгтэй байгаа. Боловсон хүчнээ бэлдэх хэрэгтэй байна. Энэ хүчтгэл одоо ажлыг хийдэг аж ахуй нэгжүүдээ бэлдэх хэрэгтэй байна. Аюул бас боллоо гэхэд одоо тэрийг хэрхэн чиглүүлэх үү, хэн удирдах уу гэдгийг хариуцах хүний тодорхой болох хэрэгтэй. Энд мэдлэг мэдээлэлтэй иргэний бас бэлдэх хэрэгтэй. За би Даш Цэрэн ахмадаас шийдлээс өмнө нэг асуулт асуух гээд газар хөдлөлтийн үеэр энэ орц гарц байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ер нь хэр хүртээмжтэй ээлтэй байдаг вэ? Энэ тал дээр ер нь та нэг мэдээлэл өгвөл. За орц гарц одоо тэргийн цэртэй хүн ч гэдэг юм уу те. Тиймэрхүү орц гарцыг ярьж байна те. За тэр нь яг гамшигын үед орц гарц за албан байгууллага хувийн аж ахуй нэгж орцсон дээр бол тодорхой хэмжээнд бол байгаа. За өмнө нь бас манай байгууллагын төлөөллүүд бас ярьж исэн. За тэр стандартын шаардлага хангаагүй те их зөндөр намч гэдэг юм уу тиймэрхүү тохиолдлууд байгаа. Тэрэн дээр бол яг онцгой байдлын байгууллага гэхээсээ илүү за барилгын ч юм уу те бусад салбарын чиглэлд яг тэр гүйцэтгэлтэй холбоотой үйл ажиллагаан дээр бол хяналт тавих. Байгууллагын зүгээс бол бас тогтмол бас тэн дээр бас үе шаттайгаар бас хяналт тавиад явах боломжтой. Ер нь бол яг орц гарцны хувьд бол яг мэдээж бол түрүүн хэлсэнчлэн бас янз бүр байгаа. Стандарт бус ч гэдэг юм уу, стандартаас намхан ч гэдэг юм уу, гүйл их зөндөрч гэдэг юм уу. Тиймэрхүү тохиолдлууд бол байх. Тэгээд онцгой байдлын ерөнхий газраас сая бас тулгамдж байгаа асуудлууд дээр бас сургалтанд иргэдийн оролцоог нэлээд үе ярьж ирсэн. Тэгэхээр энэ маань өөрөө заах арга зүйн хувьд иргэдэд хүрэхгүй байна уу? Яг энэ бас нэг тулгамдж байгаа асуудлаа та хэд маань бас нэг тодорхойлж оновчтой гаргаж ирсэн ба болов уу гэж бодож байна л та. Тэгэхээр түүн дээр ямар бас шийдлүүдийг дэвшүүлэх боломжтой байна? За гамшигаас хамгаалах үйл ажиллагаа за урьдчилан сэргийлэх иргэдийн оролцоо бас юу байна гэдэг чинь те. За яг хангалтгүй байна гэхээр бас иргэд сургууль за ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг гээд үе шаттайгаар бол сургалт зохион байгуулж байгаа. Иргэдийн оролцооны хувьд оролцоог бид бүхэн аль болох нэмэгдүүлэх тий иргэд аль болох та бүхэн идэвхтэй хамрагдаач. Өнөөдөр онцгой байдлын байгууллагын цахим сайтн дээр байж байгаа хяналтын хуудас гэдэг аюулгүй байдлаа шалгах гэдэг. Өнөөдөр та бүхэн ороод бөглөөд шалгаад үзээгүй бол бас үзээрэй гэж бас хүсмээр байна. Өрхийн айл өрх өрхийн аюулгүй байдал айл өрх. За иргэн тэгээд гурав дахь нь болохоор хууль дийтгээд аж ахуй нэгж. Энийг бас та бүхэн өнөөдөр бас орж шалгаж үзээд бас тий өрхийн бэлэн байдал аюулгүй байдлаа шалгаад үзээсэй гэж бас хүсмээр байна. За Бацөрг дараагийн хувьд за тулгамдж байгаа бодлогын асуудлууд, төсвийн асуудлуудыг бас сайн ярьсан. Тэгэхээр бас шийдэл юу байна? За яг бас энэ голчлон бас хариуцж байгаа бодлогын бас яам байгаа. Тэгэхээр яамнаас бас цааш юу н хэрэгжүүлэх гэж байгаа бодлого үйл ажиллагаа шийдлүүдийн талаар бас тань мэдээлэл өгөх. За түрүүн бас яг мегамж аргал зөвлөх бас хэллээ те. Монгол улсад бол стандартууд бол хангалттай байгаа гэдэг. За газар хөдлөлийн чиглэлээр бол жишээлбэл техникийн зохицуулт 2, за барилгын норм ба дөрмүүд бол 19 нийтээ 21 баримтчиг мөрдөгдөж байна. За тэгэхээр бидний хувьд бол норм дүрм стандартын хувьд бол байна, хангалттай байна. Гэхдээ яг наривчлан зохицуулсан хууль тогтоомж байхгүй байна гэж харж байгаа. Наривчлсан хууль. Тий. Тэгэхээр юу одоо Японд гэхэд бол жишээлбэл хүчтгэлийн хууль тогтоомж гэж байдаг. Барилгын хүчтгэлийг хэрхэн хийх юм, тэрний зардлыг хэн хариуцах юм, тий? Улсын хэмжээнд яах юм, дүүргийн хэмжээнд яах юм, аймгийн хэмжээнд яах юм гэх ингээд тодорхой зохицуулсан байдаг. Тэгэхээр бид нар юу цаашдаа яах вэ гэхээр мэдээж энэ олон бодлого үйл ажиллагаануудыг тогтвортой цэгцтэй хэрэгжүүлэхийн тулд хууль тогтоомжийн илүү цэгцтэй ойлгомжтой болох юм шаардлагууд бол байна гэж харж байгаа. За дараагийнх нь бол мэдээж энэ төсөл нэгэн дээвэр дор гэх төслийн хүрээнд бол бас манай яам бас нэлээд нэн тэргүүний үр дүн гарсан ажлыг бас хийж эхэлж байгаа. Жишээлбэл барилгын мэдээллүүд жишээлбэл манайхан хэлж байгаа энэ тухайн амьдарч байгаа барилга маань пассвордчулт хийсэн барилга маань бол газар хөдлөлт тэсвэртэй юм уу, тэсвэргүй юм уу, нэг бол хүчтэй шаардлагатай мүү гэдэг ийм 3 төрлийн дүгнэлт гарч байгаа. Энийг бол бас манай яамны вебсайтнаас авах юм боломжийг бас бид нар өнгөрсөн 7 хоногт хийж
бүрдүүлээд байна. Тэгээ цаашлаад бол бид нар бас энэ урбан цэг, гөв цэг юм гэж бас байдаг. За тэр маань болохоор хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан. За тэр кадастрын мэдээллийн сан дээр та өөрийнхөө аймаг, сум, дүүрэг, хороо тий өөрийнхөө амьдарч байгаа барилга дээр одоо маусаа дарснараа тухайн барилга байгууламж маань хэдэн онд ашиглалтанд орсон гэдэг мэдээлэл нь олон нийтэд харагддаг. За админ ирэхээр ороод харахаар бол түрүүний хэлж байгаа тухайн барилга байгууламж дээр ямар комисс ажилласан тий барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлөл нь хэдэн онд гарсан, за захиалагч нь зохиогч нь гүйцэтгэгч нь хийн ингээд мэдээллүүд нь байгаа. За гэхдээ энэ мэдээллүүдийн сангийн одоо бидний хамгийн дараагийн бас нэг шийдэл нь бол барилгын салбарт, хот байгуулалтын салбарт маш олон мэдээллийн сан байна. За жишээл нийслэлдэг бол барилга гэж тий. Барилга, урбан гов гэдэг ингээд энэ барилгын мэдээллийн сангууд нь хоорондоо мэдээлэл өгч авах солилцоо гэх юм уу. Ингээд тэгэхээр бид нар яг энэ цаашдаа энэ мэдээллийн сангуудын нэгдсэн байдлыг бол хангах ийм шаардлагуудыг бол энэ шийдлийнхаа үрээнд бол санал болгож байгаа. За дараагаар нь бол бид нар мэдээж хамгийн гол хийж чадах зүйл юу гэхээр эрх зүйн орчноо бид нар бас илүү ойлгомжтой болох ийм шаардлагууд руугаа төлхөө ажиллана гэж бол бас хэлмээр байна. Тэгэхээр манай яамны MCUD.gov.cg гэдэг вебсайт, Urban Ceg.gov.cg хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангаас бол бидний хэлээд байгаа мэдээллийн сангууд илүү гарна. Гэхдээ бид нар энийг олон нийтэд илүү ойлгомжтой, олон мэдээлэл өгдөг байдлаар илүү хөгжүүлэх чиглэлд илүү анхаарч ажиллана гэж харж байна. Одоо иргэд маань үзэж байгаа саяны ярьж байгаа нөгөө нэлээдгүй олон давтагч нь паспортчлуулах, за хүчтгэх гээд энэ маань өөрөө яг нөгөө мэргэжлийн хэллэгийн хүрээнд яваад байна. Тэгэхээр яг энэ маань яг ямар процессын үйл ажиллагаанууд явагдгийг энэ талаар нь та зөв иргэдэд бас нэг мэдээлэл өгөх. Тухайн одоо шинэ барилга байгууламж одоо насжилтнаас нь ахуулаад тий үндсэндээ одоо шинжилгээнд оруулна гэсэн үг. Одоо энгийнээр ярих юм бол тухайн барилга байгууламж нь одоо газар хөдлөлийн одоо чичирхийллийн одоо туршилт хийж үзээд за энэ газар хөдлөл тэсвэртэй юм уу тэсвэргүй мүү гэдэг байдлаар ингээд иж бүрийн шинжилгээнд хамруулна гэсэн үг. Энэ нь болохоор мэргэжлийн одоо юм баг очиж ажиллаад тэгээ энэ тухайн барилга дээр дүн шинжилгээ хийгээд энэ 3 ангиллууд руу ингээд ялгаж ангилж байгаа гэсэн юм үйл ажиллагаа. Тэгээд төслийн хүрээнд бид нар бас мэдээлэл өгөхөд энэ онцгой байдлын ерөнхий газрын одоо дэргэд ийм сурвалж судалгааны байгууллага ажилладаг. За одоо би яг ангийн дээр ийм 116 дугаар анги баха. Тэгээ 116 дугаар анги гэж байдаг Алтан хотхныг хаж үтэлтэй. За тэр анги дээр бид нар нэг удаа гэр бүлээр аваад очлоо. Яг тэрэн дээр гал гаруул яах юм? Цахилгаан хэрэгсэлтэйг яаж харьцах юм? Газар хөдлөлтийн гамшигыг одоо энэ тусгай төхөөрөмжнөр гаргаж яагаад мэдрүүлж байна. Гэт маш ийм ойлгомжтой сурвалж судалгааны байгууллага ажилт юм бил. Тэр бас энэ телевизээр үзэж байгаа эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд гэр бүлэрээ, найз нөхдөөрөө хамт олноороо энэ онцгой байдлын ерөнхий газрын тэр 116 дугаар анги буюу тэр сурвалж судалгааны байгууллагад очиж заавал сургалтанд хамрагддаг байгаа ч. Энэ бол иргэдийг соёнгийн гэрүүлэх асар том чухал байгууллага байлаа. Харамсалтай нь үндэсний хэмжээнд ганцхан ширхэг. Хүртээмж. Томоохон хотуудад одоо баймар баг. Дарханд Эрдэнэтэд, Улаанбаатарт бүс-бүст нь нэг баймар баг. Тэгээ энэ дээр бид нар анхаарах шаардлагатай байлаа гэж бас тохирлоо. Одоо очиод үзэх за туршилтанд ороход те судалгааны хүрээлэн дээр очиход хэрхэн яаж одоо иргэд маань очих юм? Бүртгүүлэх ёстой юу? Эсвэл шууд очиод за гамшигс хамгаалах сургалтын 116 дугаар анги гээд за үйл ажиллагаагаа явуулж байгаа. За түрүүний манай мягмар жаргал хүний хэлсэнчлэн за иргэдийг яг газар хөдлөлтийн гамшигын үед яах юм? Ямар арга хэмжээ авах юм? Чичирхийлэл мэдрүүлэх за мөн утаад орчинд утаад бүс гэдэг ингээд энэ бүгдийг бол иргэн аж ахуйн нэгж байгууллагууд бол үе шаттайгаар сургалт зохион байгуулад өөрсдөө бол холбогдоод бол ингээд зохион байгуулад явах бол бүрэн боломжтой. Ажлын өдрүүдийн бол нээлттэй байж байгаа. Тийм өөрсдөө холбогдоод өдөрлөгтэй холбогдоод явах бол бүрэн боломжтой байж байгаа. За ялангуяа хичээл сургууль эхлэхээр 9 сараас бол яг сурагчдыг бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг бол үе шаттайгаар бол хамруулдаг. Хов иргэн гэр бүлээрээ очиж гисэн бол ингээд нээлттэй. Аж ахуйн нэгж байгууллагуудад нээлттэй байгууллагаараа компани байгууллагаараа бол тогтмол бол хамрагдаад бол явж байгаа. За баярлалаа. За нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань өнөөдөр барилгын стандарт ба газар хөдлөлтийн аюул сэдвийн хүрээнд холбогдох зочдтой хэлцүүлэг өрнүүллээ. За хэд хэдэн бас асуудлууд. За өнөөдөр бас 5 зочинтой 5 бас олон талын үнцгийг бас харуулсан байдалтаар бид бол нэвтрүүлгийн зочдтой урьсан байгаа. За яг шийдлийн хувьд бол утсанд бид бол бас дуу тохиог нь авчрах, за смарт системийг ажилуулах, за хуулийг илүү наривчлах, хяналтын системийг сайжруулах, иргэд төр, за иргэний нийгмийн байгууллагын хамтын оролцоо, уялдаа холбоог сайжруулах гэх мэтчлэн маш олон бас шийдлүүдийг гаргаж ирж чадлаа. За яг өнөөдөр барилгын стандарт бол
За мөн одоо газар хөдлөлтийн аюулт бол Монгол улс маань бэлэн бус байна гэдгийг бол бас холбогдох зочид маань хэлснийг бас иргэд та бүхэн маань бас сайн сонссон баг. Тийм учраас иргэд та бүхнийг ч гэсэн оролцоотой байж барилгын одоо энэ стандартаа өөрсдөө мэддэг, хяндаг, газар хөдлөлтийн аюулын эсрэг мэдээлэлтэй бас ойрхон байж хамрагддаг ийм байгаасаа гэж бас хөтлөгчийн хувьар бас уриалж байна. За тэгээ нүүдэл шийдэл нэвтрүүлгийн удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Эх 7 хоногийн дугаараар уулзлаа. Түр баяртай.